хэлсэн те. Тэгээд ардын аман цохол гэж юу вэ? Заавал ардын аман цохол гэж юу вэ? За бодохгүй. Аман цохол гэж ард нь өөрсдөө зохиосон. За ард нь өөрсдөө зохиосон зүйлээр ардын аман цохол гинэ. За ардын аман цохол гэж юу юм бэ? Яг ардын аман цохол гэж нэрсэн юм. За тэгвэл ako amang цохол гэдэг нь хүмүүс өөрөө зохиол амаараа хийж энэ хот юу аман цохол гэдэг нь за тэгэхээр өнөөдөр болохоор ардын аман цохол гэдэг нь анх хүмүүс өөрөө зохиож яаж бичиж хийсэн зохиолыг ардын аман цохол гинэ гэсэн санаа төрж байна. За тэгэхээр ардын аман цохол зүүцсэн үсийг одоо за зүүцсэн хүмүүстэй найзлахаар ардын аман цохол гинэ. За тэгвэл одоо бүгд ингэж харъя. Яг ардын аман цохол гэж юм. За тэгэхээр ардын аман цохол гэдэг нь юу вэ? Ард түмэн зохиож 100 жил хүмүүсийн амнаас дан барьсан уламжлагдсан уран яруу цэцэн цэлмэг шилэгдэл бүтээлүүдийг юу гэх вэ? Аман цохол гэж хэлдэг. За тэгвэл одоо бидний ардын аман цохолын тухай төрлүүдийн тухай үзсэн тийм. За тэгвэл ардын аман цохолын төрөлд юу ордог вэ? За зөвшөөрөв. ардын аман цохолын төрлүүдэд жороо үг, амьсгал хатсаа хэлдэг шинжтэй амьсгал. За ганц албаа. Эдгээр санаас ардын аман цохолын төрлийг зүүцсэн ертөнцийн гурван амьсгал жороо үг. за танаа багаас тарах хүнээ. За бодохгүй. амьсгал үг тэгээд юу тэгээд зүүцсэн амьсгал за эдгээр дараа бүгд хэрэгчлээ тийм. За тэгвэл одоо бүгдээрээ хараа. За ардын аман цохолын төрөлд юу орсон бэ? ийм төрлүүдтэй байх юм шүү дээ. За тэгвэл одоо бүгдээрээ ансгал тавь. Багш намшиж үгүй та нар маш сайн анхааралтай. Энэ ансгал дээр ер нь юу гараад байна? Тухайн үйл ямар хүмүүс ямар үйл хийж байгаа гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. За баяраа гэхдээ баяраагүй анхаарснаас цас цагаан царайтай цагтай нэгэн биетэй аваад ширээн дээр тавив. Дараа нь хичээлийн цүнхнээс 3 нөхрөөр төвшүүлдэг баа нэрийн биетэй улсын хэргийг довчдог уран сайхан хошуудаа цангаг ангилцаантаа цагаан газар явдалтай гаргаад бөөр тухнуухаа бутны цаагуур нүүлүүхайг зурчээ. За хамгийн чөлөөтэй гоёдыг авлаа. цаг цагаан царайтай цагаан нэгэн биетэй гэдэг бас. За тэгээд уран нөхрөөр төвшүүлдэг баа нэрийн биетэй улсын хэргийг довчдог уран сайхан хошуудаа гэдэг нь харамтай. за тэгээд бөөр тухнуухаа бутны цаагуур нүүлүүхайг за тэгэхээр баяраа гэдэг хүн нь яасан бэ? Аавынхаа хатснаас хамгийн ихээр цаасаар ширээн дээр тавьсан байна тийм. За дараа нь болохоор яг ишигээ цэнснээс харандаа авсан байна шүү дээ. За тэгээ гуравдугаар нь болохоор яг тэр цаасан дээрээ харандаагаараа тавьсан тийм. За тэгвэл энэ баяраа хүн хэдэн үйл хийсэн бэ? 3 үйл хийсэн тийм. За тэгвэл 3 үйл хийсэн. Тэгвэл та нар 3-ын тоолтой холбоотой ямар зүйл хэлэх вэ? ертөнцийн 3 өөр юу гэж тоо? 3-ын тоолтой холбоотой. Монголын 3 гэсэн үг тийм. За тэгвэл бидний өнөөдрийн үзэх сэдв нь болохоор ертөнцийн 3 гэсэн сэдв байсан тийм. За бүгдээрээ тэтэр дээр
хичээлээ боловсруулээ. ертөнцийн 3. За бидний өнөөдрийн хичээлийн зорилго маань болохоор ертөнцийн 3-ын талаар ойлгох. За монголчуудын хоолны бэлтгэлийн талаар нэмэх. Нөгөө 3-ын талаар ямар бэлтгэлтэй бэ? За хичээлийн зорилго маань болохоор ертөнцийн 3-аар ханддаг түр заасан шинжилгээ хийх. ертөнцийн 3-ын хийг ба уран сайхантай танилцах гэсэн зорилготой өнөөдрийн хичээлээр бишүүлж байна. За тэгэхээр өнөөдрийн хичээлийн үнэлгээ болохоор багш нь баг бүрийн ханд нь та нарын баг бүрийн харалдаа ханд цаас байлуулсан байна тийм. Тэгээ. За тэгээд тухайн даалгавраа бүрэн хийсэн тохиолдолд цаасыг авах хэрэгтэй. За нэг даалгавар бүхэндээ цаасыг авах гэсэн бичгээ бүгдээрээ хоош нь туулсан. За дутуу буюу бүрэн хийсэн багшийн цаас бүр бүтгүр үлдэх нь тийм багийн цаас. За эдгээр цаасны яг өнөөдрийн бидний үзэж буйтай холбоотой хичээлтэй холбоотой зүйл байна. За би энэ 4 цаасаа бүрэн авч цаана байгаа зүйлээ бүгдээр уушгын төлөө бүгдөө хамтдаа хичээлцгээе. За бидний өнөөдрийн хичээл баримтлах дэг. За бидний 5.4 баримтлаж хичээлээ маань за нэгдүгээр намгараас үүсэх үйл. За хоёрдугаар нь бусдаараа сонсон. Бусдаараа яаж чадвал цаг тийм. За гуравдугаар нь цаг баримтлах. За дөрөвдүгээр нь гар сууд хөрөмж унтрах. За тавдугаар нь гараа хөрөж тод чанга дуугаар харах. Зэв хичээлийн нэг гэсэн болсон байна. За тэгвэл ер нь ертөнцийн 3 гэж юу юм болов? ертөнцийн 3-аас мэддэг үг байна уу? За цэцэг жаа. За Сэлхтэй түвийн үеийн бодлоо сарвал бодсон сайн байна яах вэ? за тэднээс талаар сайн хамглаа. Хараад бодож амжаагүй тийм. За тэгвэл багшны ертөнцийн 3 гэдэг нь юу юм бэ гэдэг. Тэгээ ертөнцийн 3 гэдэг нь болохоор хүний амьдрал нийгэм хүний туршлагаас нийлээд дараа ертөнцийн үндэслэлээ сонгож ирсэн 3 хүчлэгийг юу гэж байна? 3 гэж байна тийм. 3 мөртөө учраас яг ертөнцийн 3 гэж нэрсэн байна шүү дээ. За тэгвэл одоо бүгдээрээ даахыг багаараа хийн шүү. За ертөнцийн 4 тав гэхэнтэй байдаггүй зөвхөн ертөнцийн 3 гэсэн үгч юу юм болоо? Монголчууд 3 тав бэлтгэн дээдлийн үгч юу вэ? За багаараа ярилцаад хэлээ. За тэгэхээр хугацаа маань 2 минут. Яа ертөнцийн 4 тав гэхгүй ертөнцийн 3 гэсэн. Тэгэхээр 3 гэдэг учир байна да тийм. За тэгэхээр бүгдээ 3-ын тав гэдэг хэлээдийн учир вэ? За тэгээд багш танаа баян баг гэсэн юм. За баян баг. За танаа баян цагаан баг гэсэн юм тийм. За танаа баян ариун баг гэсэн юм тийм. За ингээд за бүгдээ баян тийм. За багш цаг авсан шүү. Баана сахиэ. Баана сахиэ за бичээ шүү.
багш нь таамаг хоо харагдсан байгаа тийм. За тэр хоолойдоо бүгдээрээ нэг нэгээр суулгаад. За би хоолойдоо моосаа дүүшээ өөрийг анхан. За бүгдийг таасан. За тэгэхээр эхний даасгыг багш нь энэ дайрхыг багшийн энэ хоолтой эндээс би хоолтой миний татлан хоол татсан сурагчид яг баг болгоноос гарч ирж даахураа тайлж за тэгэхээр багш тав гэсэн дугаарыг татсан. За тав наадтай сурагчид даахураа гараад ирээ. За, ариун багтай. За, ариун багаас дэмсэн. За, яагаад гэвэл одоо өнгөрсөн ирээдүйн 3 цагаас мөн дээр бат 3 ертөнцийн. За, нийтний багнаараа өөрийн тоомын одоо өнгөрсөн ирээдүйн гэсэн 3 цагийг бэлэгддэг, мөн дээр доор гэсэн 3 цагийг бэлэгддэг гэсэн санаа гарч ирсэн байна. За, баярлалаа. Бид юу даахаар шанамчаараа. За, дараа нь чайлдаж байгаа. Монголчуудын төрөөр гурван тоо хэлсэн. Гурван тоо нь өнгөрсөн одоо ирээдүйн. За, эдгээр талаараа одоо өнгөрсөн ирээдүйн гэсэн 3 цагийг бэлэгддэг байна. За, бусдыгаа сонсон гэсэн шүү дээ. Нэг хүнтэй ирээдүйн жимсэн. За, юу гэсэн бэ? Яагаад гэвэл одоо ирээдүйн жимсэн даад дээр байна. За, эцэг талаар ерөнхийдөө санаа гарсан байна те. Өөрийн санаа нь одоо ирээдүйн өнгөрсөн гэсэн 3 цагийг хэлчихсэн. Мөн дээр доор 3 цагийг За, наа. За, танаа цааш хандаа. За, танаа бод энэ шилжүүлсэн стart болдог. За, тэгээ 3 баг даахаараа анстаасаа хийж чадлаа гэсэн бодож бүгдөө энэ цаасаа уулаараа. За, яаж юм бэ гэж багшин заагаад байна. За, энэ цаасыг авах гэснээр за, тэгээ энэ цаас хамгийн дээдлийг татаад бүгдөө зэрэгтэй татаад хийгээрэй. За, тэгээ ийш нэгээр байна. За, ийш нэгээр байна. За, тэгэхээр ертөнцийн 3 гараад ертөнцийн 3 баяг ертөнцийн 3 тагаан гэж. За, тэгвэл багш нь 3 тааны хэлбэрийн татаг хийж өгье. За, 3 таан өнгөрсөн одоо ирээдүйн хэлбэр. Сүнс саяны хоёрын хүрсэн байгаа гадны хэлбэр Монгол арны өнгөрсөн одоо ирээдүйд гашиг өргөж дээшээ бадарч явах юм бэлэгдэл юм байна. За, дараа нь даасан. За, багбүр өгөгдсөн ертөнцийн 3-ын дагуу юу зохиох вэ? Сэдвийн дагуу ертөнцийн 3 зохиох юм тийм. За, баялаг ертөнцийн 3 хэсэг. За, цагаан баг ертөнцийн 3 авчихсан. За, ариун баг ертөнцийн 3 хөөсөн ханаа баг юм. За, хурцаа 3 юм. Хурцаа 3 юм. Батараа хийсэн. Би ястрыг хараад шууд батнаас тайсан. Нэг юм хараад. За, сайн бодоод жишээ дээр хурцаа дараа. За, багш нь хурцаа авсан байгаа шүү.
ертөнцийн гол зохиолын шүү. Байдаг биш. Байдаг биш. Өөрсдөө зохиол
бичээрэй. За ярилцаа. За баян цагаан болов тийм. Үсэж үүсэн хүүхэдний хөрхий, үжин хөлсөн
өөр хий. За цагаан баг хэдийн зүг эсрэг 2-ын зүг эсрэг. За ертөнцийн 3 хоосон. Дайч тавьж зүүтний хоосон. Гараж тараж байж зэрэглээний хоосон. Дахиж захиж байж юу хоосон? Өөрөө хоосон гэсэн. За эдгээр хэдийн зүг эсрэг 2-ыг. За тэгэхээр багш цааш 3 загварын 2-ыг зүг гэсэн учраас багуудаа цаасаа гэж зөвшөөрч байна. За дараа нь за багаараа хамтран бүтээх. За ертөнцийн 3 зураг цэмцэрийн зургаар баримтын шаваар өнгийн цаасаар наавал хийх мэт өөртөө сонирхсан төрлөөр эвдэрлэж түүнийгээ тайлбар. За тэгэхээр ариун багшаар яг үүдээ хуусан хэрэгний цэмцэрүүдийг зурж болгоно баримтын шаваар ашиглаж чадхаар тэгтээ зөвхөн нэг фильтрээ сонгож байна. За цагаан багшаар өнгийн цаасаар цэмцэрүүдийг хийдэг. За баян багшаар үсээ сонгосон зурж болсхий. Яг багийнхаа давуу өгөгдсөн зүйлээрээ хийсэн. За тэр зурх багаар зурхгүй баримтаар хийсэн ч гэсэн бүгдээрээ энэ цаас дээр баримтын хашаагаар хийсэн зүйлээр байна. Ариун багаар чөлөө. За яг за тийм зурчдод нь яаж зурхитэй зурхийг баримтын шаваар хийх юм уу юм шүү дээ. Зурх баримтын шаваар хийх хоёроо зөвхөн нэг л хийх. За зурч болно. За бүгдээ хамтдаа хийх.
За, эдгээр багаас ихтэй цагаан багаас ихтэй. За, тэгвэл өнөөдөр цагаан багаар
바이블. 자, 바이블만 오늘 인생으로 바이나 붙이는 것인데, 자, 그 인생으로 바이면 이거 뺐으면. 인생으로 읽는 바이, 인생으로 읽는 바이, 우리 공부 바이. 바이, 에런바. 자, 그 빛을 오는 들이하고, 보름 방에 간 일에, 보름 밑분치가 우리가 밑을 쳤을 때, 자, 그냥 박신자, 등바보다 사방, 애로, 바인 미친 일을 쓰게, 사람들만 쓰게 도둑이 매로, 사가, 그 분들을 오늘 스피드를 많이 여와라, 쓰는 박신 바보다 애로, 사람, 바인 미친 일을 쓰고, 자, 아까 분들은 미리 하다 거라는 분들. 자, 비린다. 어쩌고에 서로ችን 앉아서 쓰기는 육군지용으로 오일 잡아주기. 자, 세수가 뒤에 없으신데 어쩌고에 서로ችን 앉아서 쓰기는 풍쟁으로 오일 섞어주기. 자, 이 풍쟁으로 오일 섞어주기. 니 히트모 섞어주기. 야, 하듯이 고로로 풍쟁으로 보면 책당은 입에 달아요. 책당은 입에 달아요. 아, 네, 책당에서 나올 때, 자, 때 선 번째다 떴을 때, 자, 등등 선수가 있더라고. 자, 이제 밑에 없어 장갑해서 자, 이거 보니까.